За сайн байцгаана уу? За миний хувьд энэ 7 хоногийн хамгийн дуулайн шуугиан тарьсан сэдэв бол ерөнхий сайдын ярилцлага байлаа гэж үзэж байна. За яагаад ерөнхий сайдын ярилцлага хамгийн дуулайн шуугиантай вэ? Тэгэхээр хэд хэдэн үндслэл байна л да. За нэгдүгürt бол ерөнхий сайд маань ингэж ер нь ярилцлага өгöd байдаггүй. За ялангуяа одоо ийм шууд ярилцлага ийм юмд бол ерөөсөө ордгоо те. Орвол ерөнхийдөө нэг ийм эдиттэй одоо хяналттай засварлаж болдог нэг ийм юмд ороод байдаг те. Нөхрийн одоо өөрийнх нь ер нь бол тийм зориг гэдэг юм уу тэр нь тийм шүү. Өөртөө нэг жаахан итгэлгүй байдаг ч юм уу тийм үү. За яг энэ бол мэдээж өдрөөс нь одоо их том хэвлэлийн редакцтай сүрхий газраар орсон. За ер нь бол ингээд хувийнхаа үүднээс шууд ингээ ярилцлагын үнэлээд тааг үл би бол энэ дажгүй тун дажгүй ярилцлага болсон гэж бодож байгаа. Ер нь маш боломжийн ярилцлага болсон. За гэхдээ одоо эн чинь бол одоо яг тэр хийснийхаа дагуу хийн болон бүтэн гэдэг нь бол дараагийн тусдаа асуудал шүү дээ тий. За ялангуяа энэ олон ярилцлага одоо олон юм ярьсан зөндөө юм ярьсан тийм үү. За энэ ярилцлагууд тундаас бол хамгийн сүүлд ингэ төгсөж байгаа нэг үг нь бол их таалагдсан. Ерөнхий сайд бол ерөнхий мошок юм аа тий. Хүн бүрнүддгээ өөр хэнийгээ ерөн шүүмжлэхүлээ гэдэг. За энэ бол нэг улсын удирдагч ерөнхий сайд чинь нэг зангарахтай үг хэлсэн тийм үү. За ер нь бол манай энэ нийтийн албаа хаагч нар янз бүрийн хүмүүс бол маш их гоншхондог олон толоо юм ярьдаг тий. За тэр одоо улсын хурлд дэвссэн тэр чагсаалтаар орж байгаа нөхдүүд бол бүр сонгогдоочгүй гэж лайтай гайтай эдэргээд яаж гоншинж байна вэ? Бид нар бол 6 сард бол мэдчихсэн тийм үү. За сонгогдож гарч ирчээд бас балаа юм яриад албатай тент одоо суулгаж байгаа юм шиг тий. Хүчээр суухгүй бол чамайг ална шүү гэж байгаа юм шиг байр байдал гаргадаг тийм гişүүд ч гэсэн зөндөө байгаа тий. Тэгэхээр нэг юм сонгогдсон нийтийн албаа хаагчийн хувьд бол гүйгүй эн чинь бол ийм тодорхой зүйл юм аа. Би бол шүүмжлүүлнэ тий гэдгэн бол ойлгосон байгаа юм шиг ярьж байгаа нь бол одоо их өвтэйхэн аятайхан нэг тийм зангарахтай хүний юм шиг шинж ажиглагдлаа. За юу ярьсан бэ тий? За ер нь бол ярилцлага эхнээсээ л нэг юм ерөнхий сайд шиг юу хийх гээд байгаагаа ярьсан тий яах гээд байгаагаа одоо зориод байгаагаа ярьсан. Ер нь бол их боломжийн ярилцлага шүү. Тий за юу хийснээ бас ярьсан тийм үү. За жишээ нь одоо том сусан тойргоос 126 гишүүн яалаа сонгодог боллоо. Ер нь бараг л өмнө нь хараагүй таниагүй ийм хүнийг ер нь сонгоцсон шүү тий. Одоо дэмжиж ингээд ийм хүмүүсийг би дэвшүүлж байна. Эдрийг дэмжиж ингээд сонгуульд оролцъё гэж намайхаа одоо хуучин бүрхнүүдтэй бол хэлэлцэн тэдэрдэг ашгууд дэмжсэн. Яг хөө шүүмжилж байгаа хүмүүс ч гэсэн байгаа. Бүр өрөвч өчиг ч гэсэн хуучвал нүгсэн юм байна тий. Ийм нөхдүүд байгаа. За гэхдээ бол одоо ер нь бол болж байгаа гэж нэгэ үтсэн юм шиг байна тий. За ингэж ярьж байгаа юм шиг байна. За бас дундуур нь бол хөрхөн одоо уянгийн хайллууд оруулсан тий. За одоо могоожил бол ингээд могооны арьс гуйж байгаа юм шиг тийм үү. Одоо хурамч муухай бүхэн гуйжиж манад одоо тэгээ шинэ сайхан үнэн бүхэн тодроосоо адэр гэсэн тийм. За нэг тиймэрхүү юмнууд дээр бол ярьсан. Инээдтэй тийм үү. За тэгээд 21 онд одоо 43 их 80 дэсэн дотоодын нийт бүтээгдэхүүн энэ онд бол 80 их 80 болж одоо ингээд 80 литрийн пошиг боллоо адэргээд тийм. За тэгээд нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн бол одоо 4100-аас 6890 бараг 6900 орчим доллар боллоо. Энэ бол удахгүй 100000 доллар хүрэхлээр хүмүүст одоо ингээ яг мэддэгдэх зүйл байгаамаа гэдэг ингээ нэг иймэрхүү зүйлүүдийг ярьсан тийм. За мэдээ цаашаа баялагын сангийн тухай ярьсан. За гашуун суханд ганц модын төмөр замыг холбох тухай ярьсан. За стратеги ач холбогдолтой ордуудыг бол одоо төр давн маавн гэдэргээд ингээ юм ингээ яриа явсан. За гэвч ярилцлагын дундаас жаахан өнгөрөө явж итэл хүмүүсийн одоо доог дохуу хийгээд байгаа нөгөө нэг юм ярьсан да. Бид хоёр одоо кофе хамт ууж үзээгүй болсоод одоо бүр хамт уучмаар санагддаг шүү гэд инээс гэж тийм. За хүмүүс ерөөсөө энийг л ихэвчлэн барьж аваад нөхрийг одоо нүдсэн л дээ. Тэгээд яадгийн ер нь ярьслага болгондоо заавал нэг ийм юм яриад байдаг. Одоо би бол энийг бараг тийм зоригтой пиарын үүднээс ийм хийгээд байгаа гэж бол үнэндээ бодохгүй байна. Яг л ингээд зүгээр л ярилцлагыг ингээд задлаад ингээд харах юм бол энээс өмнөх болоод хойших ярилцлага нь бол харьцангуй мэргэжлийн харьцангуй тийм ерөнхий сайд хүний харьцангуй улс төрчийн маягийн ярианууд яваад байгаа байхгүй юу? Гэтэл энэ дээр ирэхлээр л өөрөө ингээд төрүүлэл алиатчихж байгаа юм л да. Ингээд алиалал тий. Яагаад. За хүмүүс энийг сайхан яагаад зүгээр
зөндөө юм болсон. За энэний яг хэдүүлээ хүмүүс юу гэж утсан бэ гэдэг дээр нь хэсэг дээр ярий те. За тэгээд тэрний дараа бол нэг барьц алдсан асуулт бол байсан юу гэхээр лото самбуу гүшин одоо таныг өөрөө ч орцруулна гэдэг ингээд яасан энэ дээр гэсэн асуултанд бол огт хариулал үүгээр ингээд дүүэлгээд ингээд нөгөө хариултыг дүүвэл өөр юмээр явчихдаг те. Ингээ үнцүүлээ өөрчлөлт гэдэг нэг юм өөр юмээр явцсан. За би хардахдаа магадгүй нөхөр энэ асуулт төр хэмзэглээд байгаа юм болов гэж ойлголоо те. За тэгээд тэрний дараагаас нэг сонирхолтой юм ярьсан нь одоо үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан хуучин улс төрчдөг бол тусгай өргөд элчин сайтаар ажиллуулахаар өөрссөн гэж авт юм да. Тэ за одоо тэгэл Мегонбийн хуултыг бол булангийн орнуудаар петроны юун дээр хайж байгаа ч гинүү. За тэгэл одоо тэрнээс хойш ерөнхий сайдын ярилцлагын дараагаас хойш бол задарсан яриануд дээр гэдэг юм уу таамгүй твэрлэлийн мэдээллүүдээр бол за тэгэл зэнк болдгийг те хин хоолойн төсөл дээр гэдэг ингээд яаж чинь. За нөхөр яагаад ийм хийгээд байгаа вэ гэхлээр магадгүй энэ одоо хуучин улс төрчдөө суучин улс төрчдийн фракцаас ирж байгаа дарамт илдэв юмыг л багасгах гэж л иймэрхүү юм хийж байгаа болов уу гэж л бодож байна л доо. За тэгээ яг дөрөвний хилдгээр одоо ингээд ерөнхий сайд бол ерөнхий машиг гэдгээр ингээд ерөнхийдөө ярилцлага дууссан. За нэг юм ярилцлага. За хүмүүс яаж хүлээж авбаа? Тэ энэ хүний ярилцлага яаж хүлээж авбаа? Юу гэж бодоо? Ямар реакшн гаргаваа гэдэг ингээд сошиал медиа жоохон скроллдод ингээд харахад бол ерөнхийдөө тэр ярилцлагын эхэнд ярьсан чухал одоо ерөнхий сайд хүний ажлын нэг төрлийн тайлан юм шиг бас юу хийх вэ гэж зорж байгаа юм шиг тэр яриануд дээр бол онцгийн анхаарал ерөөсөө орж ирсэнгүй. Тэд бол ерөөсөө анхаарсангүй. За тэр 126 гишүүнтэй болсон да тэр гэдэг те энэ минийг бол ерөөсөө ярьсангүй. За дотоодын нөтгөхтгүн инглээ тэглээ. За тэр гишүүн сухатын юу мүү эдрийг ерөөсөө ярьсангүй. Хамгийн их ач холбогдол өгж одоо ярьсан яриа бол нөгөө кофе уух тухай яриа. Энэ дээр нь бол ерөөсөө маш их дойлж тоглоом хийж те. За ингээд цуврал шүлгүүд ч гэсэн хүмүүс зохиож ингэж постлж гисэн. За би ч гэсэн өөрийнхөө хувь нэмрийг оруулж одоо дөрвөн мөртүр шүлэг зохиосон байгаа. За энэ бичлэгийн доор би таамд оруулчихна. За тэгэхээр энэ хүний ярианаас зөвхөн энийг онцлоод те энэс өөрөө давчмаар юм байгаагүй юм уу? Тэ энийг хэдүүлээ тайлбарлана. За тэгээд дараагийн нэг онцлсон юм бол тэр өмнө одоо үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажиллаж байсан эрх мэдлэгийн хуучин улс төрчдөг бол ямар нэгэн албан тушаалтын юм дээр 50 одоо тэр нэг тусгай элчи дээр гэдэг байгаа те. За хоёрт нь бол одоо юуны тухай ярьсан бэ гэхээр стратегийн ордуудыг хурааж авах гэдэг тухай дээр бол хүмүүс нэлээд коммент илдүү юм үлдээсэн байна лээ. За тэгээд цаашлаад бол юу гэдэг тэр нэг гол чухал буюу за дотоодын нөтгөхтгүй ингэж өслөө тий. За нэг хүнд оногдох байдал юм боллоо. Үндэсний баялагын саман гэсэн нь бол харьцангуй ярьсан. Өөрөөр хэлэх юм бол чухал хэлээд хэлэхэд оролцсон мессежүүд дээр нь ерөөсөө акцент өгсөнгөө. За нөгөө нэг бусад элдв шалдуу гэдэг юм тийм ярианд ингээ ярьчлаа. Тэгэхээр миний бодлоор бол энэ ярилцлага ерөнхий сайдын хувьд бол тийм оноо өгсөн гэхээс илүү оноо алдсан өөрийнх нь өөрт нь бол нэмэр тус болоогүй юм ярилцлага болчихоо гэж хардаж байна. Яг бол өгөх гээдсэн гол мессежүүдээ ярилцлагын ихэнд өгөөдөд л тэрийг ерөөсөө анхаарахгүй яасан. Магадгүй далин дунд нь болсон яриануд дээр нь анхаарсан. Тэрийг ингэж хүмүүс илүү их онцолж авч ингэж ярьсан ийм ярилцлага болчлоо л гэж л одоо би дотроо дүгнээд ингээд бодоод байна л да. Тэ? За тэр кофе уух, за тэр тусгай эрхтэлчингүүд томилох. За тэгээд тэр стратеги ордог улсад одоо юу гэдэг тодорхой хувийн буцааж авах гэсэн нэг юм гурван асуултан дээр л нэлээд төвлөрч ингэж ярьсан болохоос ш. Нөгөө нөхрийн засгийн газрын зориод байгаа тэгээ цаашаа юмд хүрнэ гэдэг байгаа тэр 14 төсөл мөсөл инээ тэрэ тим юм ерөөсөө ярьж хөөрөлдөлгүй одоо ингэж харьцангуй нийгмийн яриа хэлцүүлэг маргаанд ингээд орсонгүй. За яагаад ийм байдалд хүрчдэг вэ улс төрч? Яагаад ярьсан яриа нь тэ магадгүй өгсөн мессежээс нь өөр чиглэл рүү явчихдаг вэ гэхээр одоо тийм албан ёсны хууль ёсны гэдэг юм уу байр сууриа улс төрч ингээд алдчихлаар ийм байдалд хүрдэг. Одоо легитим чанараа алдна гэж юм тэ. Өөрөөр хэлэх юм бол энэ хүнийг ерөнхий сайд улс төрч тэ манай улсын удирдагч гэж харж байгаа бол тэр хийсэн ажил хийх гээд байгаа ажилд нь хүмүүс илүү зорж анхаарч хардаг гэж үзэж байгаа. Тийм биш бол тэ ийм элдвшилдв одоо энэ кофений жишээ мшээ шиг ийм яриагаар нь дойолж доогolж гэж хүмүүс үздэг гэж үзсэн.
ярилж байгаа юм л да одоо судалгаанууд дээр тийм. Тэгэхээр магадгүй миний бодлоор бол одоо энэ яагаад хүмүүс ингэж байгааг нь би ингээд ганц хоёр судалгаатай харьцуулж харахад яагаад ингэж байгаа нь бол түрүүний яриад байгаа шүү дээ. Легитим чанараа энэ ус төрчиж алдаад байгаа юм шүү. Тэ? Тим юм ерөөсөө аль хэзээний байхгүй болсон юм шүү. Тэгэхэнгүүтээ энэ үннээс ч одоо ярих юм байхгүй, хэлж ярьж байгаа юм ч сонирхолтой биш учраас магадгүй одоо ихнэр хүүхдийн асуудал, магадгүй нэгэнтэй кофе уух асуудал руу хүмүүс ингэж орж тоглоом нарийн хийгээд байгаа юм шүү. Магадгүй тэр легитим чанараа алдаагүй, тэ? Аль бие усны өдөрдөгч лидер, ерөнхий сайд гэдэг агуулга алдаагүй байсан бол энэ үнийг хийх гэж зорих гээд байгаа юм руу чинь илүү их ярих юм шүү гэсэн. Ийм ойлголт төрлөө л дөө. За дараа нь би бас нэг сонирхолтой судалгаа Монгол дээр байгаа судалгаа уншсан байгаа. Би яг одоо энэ видеог таслаад номынх нь авцсны зургийг оруулчихна. Та бүхэн энэ дээр үзээрэй. Тэгээд одоо юу гэдэг те ямар учраас ийм нөхцөл байдалд хүрчээд байгаа вэ гэдгийг тайлбарласан одоо Монгол дээр байгаа ном гэсэн үг те. Та нар өөрсдөө аваад ингээд сонирхчвал ингээд уншина. За миний энэ яриад байгаа судлаач бол одоо надтай адилхан нэртэй Мөнх Эрдэнэгийн судлаачийн бичсэн Монголын намын ус гэдэг нэг нэлээд тийм сонин нэртэй ном байгаа. За энэ номын агуулгаар харах юм бол манай тогтолцоо тий улс төрийн тогтолцоо өөрөө ийм эдрэгтэй сонирхолтой байдалд хүмүүсийг авчиж чадах гэж үзэж байгаа. За ямар тогтолцоо вэ? Нэгдүгээрт одоо энэ парламентын засаглал гэж хэлээд хуулаад, сурталчлаад үндсэн хууль дээр 2 удаагийн өөрчлөлт оруулж яагаад хийсэн энэ тогтолцоо хэлж байгаа. Энэ тогтолцоо нь ингээд сонсоход сайхан гоё тий. За тэрийг хийсэн зарим хуульчдын хэл яриагаар бол одоо ингээд сонгодог парламентын засаглал гэж. Үндэ сонгодог парламентын засаглал гэж хэллэг энэ ертөнцийн байхгүй тий. Ийм засаглал лаг мундаг ингээд Монголын систем бол аюул сайхан ажиллаад ирнэ гэж номлосоор байгаад хийсэн энэ засаглал нь үндэ юу болсон бэ гэхээр намын даргаыг ерөөсөө Монголын хаан болгож өргөс гэж үзэж байгаа. Чи хуучин бол улс орныг удирдах те ингэж лидер ерөнхий сайд мэдхгүй ерөнхий хин байдгийн болохын тулд ард олноос сонгогдож гарч ирдэг байсан бол одоо чи зүгээр нам дотроо хідэн нөхрийг мэдхгүй яах юм хуурд юм уу хөлөгдд юм уу ийгдүү юм амлд юм уу маш энгийнээр хэлэх юм бол хитгэн нөхрийг л аргалчих юм бол чи намын дарга болчих штэ ерөөсө тодорхой. Чи намын дарга болцсон нөхцөл сонгуульд ороод нам чи ялангууд чи автоматар ерөнхий сайд болоод дэше гараад ирдэг гэсэн. За энэ олон улсын стандарт элдв 7 юмыг ерөөсө ярьж байгаа юм биш шүү те. Өөрөөр хэлэх юм бол одоо Монголын ерөнхий сайд гэдэг бол нэг тойргоос сонгогдсон хөрөлж байгаа. Нэгэн тойргоос. Монголын ард түмнээс биш. Нэг тойргийн эдгээр мянгуунаас. Тэгээд намын дарга учраас автоматар ерөнхий сайд шууд болно тийм үү? Болчингуудаа энэ хүн чи яаж байгаа гэхээр чигсаалтын гэсүүд гэдэг зөндөө хүнийг мэдэж байгаа. Хэнийг хаан сонгуул дэвшүүлэх вэ гэдэг зөндөө хүмүүсийг мэдэж байгаа. Тэргүүрээ дамжуулаад өөрийгөө ингээд тэнд сайхан чаталж аваа суучдаг гэсэн үг. Ийм тогтолцоо бүрдүүлсэн. Хуучин яагаад ерөнхий сайдыг огцруулах маш амархан байсан юм бэ? Тийм ч учраас ерөнхий сайдын засаглал гэдэг юм уу засаглал суугацаач маш богинохон байсан байгаа шүү дээ. Тэнгүүд л доктортой болгомоор да гэж гоншгоос. Айгүй гоё доктортой засаглал гэж сонсож байгаа боловч үндэ нэг хүнийг тэнд удаан жилээр хаддаг ийм тогтолцоо өгсөрсөн. За ерөнхий сайд ч гэсэн ярилцлага дээр бол өөр хөгжсөн улсад бол засаглал 8 жил байдаг гэдэргээд амар юм ярьсан байл шүү дээ. Нөхөр буухайг бол бодохгүй. Одоо яагаад оюун эрдэнэ гэдэг ерөнхий сайдыг буулгахад гизүү төвөгтэй болчоод яагаад л одоо самбуу гишүүний тэр огцруулах бланкн дээр 3 хүн зурч бусад хүн зурхгүй байгаагийн асуудал энтэй холбоотой. Өөрөөр хэлэх юм бол ерөнхий сайд чинь тийм намын дарга гэдэг тэр албан тушаалаараа дамжуулаад нөгөө улсын хурлын гишүүдийг чинь цэмбитэл натгachж байгаа байхгүй юу? Юус атгах. Одоо ингээл дураараа гарч ирээл яриад ерөнхий сайдыг шүүмжилдэг инээ тэр тим гишүүн та нар харахгүй байгаа сте. Юусоо болтгүй. Бүр сүрх хүчнээс ч болтгүй. Ягаад бол хамтарсан засаг болчих жоож тий. Тэгэхээр энэ судлаач маань бол үгүй та нар өөрөө ертөнцид байхгүй ийм тогтолцоо ухсарсан штэ. Наадах чи ардчилсан биш. Ягаад үл сонгуулаар гарч ирдэг үдирдэг чинь. Үгүй ардсан засаглал гэдэг чинь үдирдэг чинь сонгуулаар гарч ирэх ёстой тийм. Ард түмнээсээ шууд эрх хэмжээгээ авч явах ёстой. За дээрэс нь бусад нөгөө заавал тусдаа байдаг эрх мэдэл буюу те хууль тогтоох эрх мэдэл, гүйцэтгэх эрх мэдэл, шүүх эрх мэдэл гэдгийг хооронд нь сайхан олсон. Одоо бол уул нь ардчилсан гэдэг улсуудад ч юм бол хууль тогтоох эрх мэдэл бүхнийхэн дээр байдаг бол одоо Монголд гүйцэтгэх эрх мэдэл гэдэг нь
хууль тогтоох эрх мэдлийнхаа дээр гараад ингээд зогсчихж байгаа. Өнөө сонгодог парламент гэдгээс уртчлаа гүгөөдсэн л одоо самбун гişүүч хүртэл саяны тэр өрг цэгийн төгсөн ярилцлаганда ерөнхий сайд мөнгөдийг мэддэг болчлоо. Хууль тогтоох засаглалынхаа дээр гараа суучлаа гэсэн мангар юмэрээ сууж байгаа байхгүй. Хэдэн жилийн өмнө бол нөхөр шал өөр юмэрээ сууж ирсэн шүү дээ, тийм. Шал өөр юм ярьж, шал өөр нэвтрүүлгийг явуулжсэн. Тэр дэглэмий чинь дэмжээ зүр сүйд байсан ч одоо ойлгож байгаа юм шиг байгаа юм л да, тийм. Тэгэхээр ийм байдалд хүрэгдсэн ийм тогтолцоо гэж хэлж байгаа. За тэгэхээр энэ мэдээж ийм жижигхэн богинохон бичлэгээр би энэ номын хэлж байгаа санаа юуг гаргасан засаг гэдэг, тийм. Юуг засаглал хуваах зарчим гэдэг эдгээр тухайн та нарт би ярьж ойлгуулж чадахгүй учраас та бүхэн номыг аваад уншаарай. Ямар ч үсэн өнгөрсөн 7 хоногийн бол хамгийн дүүлэн шууган тарьсан сэдвийн нэг бол одоо ерөнхий сайдын ярилцлага байла. Ерөнхий сайд юу хэлснийг ярилцлагын бичлэгийг хэлжлээ. За ард түмэн юу гэж хүлээж авсныг хэлжлээ. За одоо ерөнхий сайдын байгаа нөхцөл байдлыг хэрвээ ингээд судалгаа шинжилгээний үүднээс задлж сандалж ингэж авч үзэх юм бол ийм учраас л ийм байдалд хүрчээд байгаа юм байна гэдгийг тайлбарлалаа. За ингээд эх 7 хоногийн дүүлэн шуугантай сэдвээрээ уулзцгаая.